байна уу? Өнөөдөр би өөрийнхөө өдрийн тэмдэглэлээ чимэглэнэ. Энэ бол Pimpin Diary гэдэг нэртэй Монгол артистын эвлүүлдэг наадаг зураг юм аа. Ямар зүйл вэ гэвэл одоо харсанчлан нэг нэгээрээ байгаа зурагнуудыг эвлүүлээд нэг орчинг бүтээдэг тийм creative наадаг зураг. За хамгийн дөрөнд хамгийн том зургийг нь би навтруулж наасан угаасаа ширээн хамгийн гол зүйл нь гэж би бодсон болохоор тэгээд ер нь энийг нь шууд ингээ ширээн дээр нь тавьчмаар санагдаад дөрвөлөө тавьсан. Тэгээд хажууд нь өөр хүмүүсийн суух боломжтой ширээг нь бас тавьж өгөөд диффузер, сандал тэгээд бас бусад зүйлсийг ингээ байрлуулж өгсөн байгаа. Амар хөөрхөн баус жижигхэн. Тэгээд дээр нь юмаа наасан ч гэсэн ингээ амар харагдахгүй. Шууд ингээд яг тэр юмтай таарсан юм шиг харагдсан. Одоо харсан чинь хоёр ширийнхаа байрыг солих хэрэгтэй байсан юм болов уу? За тэр ч яах вэ? Тэгсэн чинь энэ нэг кофений бүтээгдэхүүнүүд байгаа хгүй. Энийг тавих газараа би өстө буруу тооцоолоогүй тавьсан мэлээ. Тэгээд байсан диффузерийнхаа байршлыг нь өөрчлөөр шидэд амар азар яг энэ хэсэгт нь амар гоё зохиро юм санагдаад байшин ингээд байранд нь тавьсан. Тэгээд дараад нь өөрийнхөө хүссэн газараа тавиад одоо сүүлийн чимгэлжсэн хэсгүүдийг одоо байранд нь тавиад өөрийнхөө гол дүрийн батраг болох одоо Pimpin гэдэг энэ character-ыг голд нь байршуулж өгсөн байгаа. Өстө хөөрхөн байгаа. Хүүхдүүд бол үнэхээр дуртай энэ да.